Тэцхан. Яцхан. Тэрдэг хаадаг байна. Тэгээ ингээ хоёр тал руугаа байшинтай он цуцсан байх шиг байгаа. Нэг давхартай ингээ хүнс байдаг, хоёр давхартай хувцас байдаг юм байна. Бороотой бай. Өндөр нь нэлээд бороотой байх юм шиг байлээ. Юу шахах маань юм биш. Амина. Нанья. Хүмүүс Тэг донд нэг хүн завтай явж ямар амар хүн бэ? харин тийм усны шоу явж байгаа юм шиг сэлүүрдэд байгааз Амар. Анчи талаа донд ингээд сэлүүрдэд явах ямар амар юм бэ? загасч байна да. Хайр очтой гадаг хүмүүсийн далаа Ээжгээ дөр хэвчиж байгаа юм яа. Яа. Загсах юм уу за? Гара. гараа ингэж
Танд орж байна. Амина өндөг ажиллаж байна. Яа. Ээжтэйгээ тавгалж байна. Ямар мундаг ээж. Миний өсөж амруу гинэ. Хай. Шаглаа. Чад. За эвлэлээрээ. Тэсэрэ. Амар эвлэлдэг тийм ээ. Одоо харчаа. Яа. Тий. Ваа, баярги. Хүний хар. Дэлгэцэн хар. Гоё мэлс мэн. За бид бас нэг том зах ороод явж байна. Энэ бас нэг аяллаа нэг юу гэдэг юм шиг хөтөлбөрт нь багтдаг юм байлээ. Дөрүүлээ явж байна. ийм хаал байна шүү дээ. Эм чи мэдээ чадахгүй тахтаа. За дотроо бол хүнсний зах байна. 대연이 안 좋아. 두고. Бахан далаа хоолны өнөр өнөртэй байна. Жоо муухай юм байна. Амар их далаа байна. Бас сонир юм байна. Амсаж үзвэл болох юм тий. Амар өнөртэй. Ой малгаанууд байна. Ямар хүнсний юм аа. Жижиг сэв хийж байна. Ах юм уу? Асуух. Одоошгүй. За тэр гадуур нэг тойрч үзье. Гадуур. Бүр тэрүүгээр ингэ явах уу? Гадуур нь аль тэр явж чадаагүй. Дотор руу бол явах нь явсаа.
Энэ айлууд юм шиг байраа. Айлууд байна шүү дээ. Энэ өнөр бол лааж шүү дээ. Захал юм да. Энэ хүмүүс яг шопинг гэхээр бол ийш ирдэг гэдэг. Тийм байл. Тэр энэ да. Гайд нөө. Манай гайд. Тэгээд манай монголчны юм хэлээд зарим газар. Тэний өнөр бол амар хэцүү. Далайн хоолнуудаа болохоор нэлээ хорц өнөр орж ирж шүү. Муудсан тарвсууд байна. Энэ нөгөө дотгоч ордог барилгад гаднаасаа 2 барилга байх шиг байна. Дотроо дамждаг. Жаргаад нэг зовоод нөө. Жаргаад нэг зовоод. Амар өнөртэй юм уу та хүмүүсийн гих юм шиг байгаа. Амар их байх юм. Тэ нэрээ нэг цагаан тийш хэлээдэг бах та гэхдээ арай too much юм. Тэ нэрээ Grab аппликейшн ашиглаад такси бариад байгаа. Яг үнээрээ болохоор амар. Энэ хэм цанагдаад байгаа. Километр бараг 2000 биш үү? Тэгээ нөгөө K-Look гэдэг аппликейшнээр нэг спа юунд шаварт орж ирсэн, дажгүй байсан. Дахиад. Тайлаа. Загас байна. Далаа түүхий бүтээгдэхүүнүүд айгүй их байна. Танаа загсаа шүү дээ цаачаа. Яг л манай зах шигтэй байхгүй юм баг байхгүй шүү. Сайн үзэл те. Үндэг байна ширхээрээ. 30 төгрөг. 30 дон гэдэг чи хэд юм бэ? Аанас. Замс нэг тойрч да те. Эндрийн байна, чимс байна. Ногоонод байна. Циклүүднээс та хүснээр сигналах юм аа. Тэ? Энэ хавчраад штэ. Бүтлээд штэ. Юу ч юм дээ. Ийм юм ууж болно ч тариулна. Яг бичлэгэн дээр гоё сонирхолтой. Бичлэгэн дээр гоё сонирхолтой гадна л та. За гадуур нь бол тэгэл дандаа хүнсийн ногоо, талаан бүтээгдэхүүнүүд байд юм байна. яа заггаа юм уу? Ганцаа комсин шиг болсноо. Ариун цэвэрлээс жоох муухай тий. Гэтэ манай зах ч гэсэн юм л тий. Тэрдэг хаадаг байна. Тэгээ ингээ хоёр тал руугаа байшинтай орон сууцнд байх шиг байгаа. Энэ л хамгийн гол зах юм шиг байна. Тэ? Гадуур бол юм хоолны эсгүүд айгүй их байна.
Тэр юм байна яг үндэс нь. Энэ зүгээр яг юм тойрог гэхдээ дотроо юм байхгүй юм шиг байна. Хойдын зүнсээ тарах уу? Нэг давхартаа ингээ хүнс байдаг, хоёр давхартаа хувцас байт юм байна. Хэрвэнда юу нөө яа? Зүгээр захлаа шүү. Мохтой. Муухай англи шиг. Энэ шим байхгүй нөө. Эри хас фотолкийг харна уу? Надад юу юм бүхэн зохиод байгаа юм шиг. Угаасаа зөгтөг болохоор те. Бэнэ. Тэнийг олсон бодож. Бороо орж байна. За бид хоёр 7 хэрэг дагуу оройн гүлтийнэ. Хүмүүсгүйгээд 2 хэрэг даа. Энд чи 20 хүнд гээд байгаа тэгээд нэг хэлбэрч гүйд үзэх байгаа тэгээд үдээ. За. Гүйж тусаад уулзъя. Километр албац жоох алхаж байна. За, хүй. Тэцхан. Яцхан. Ахын ч болохоор бид тэр энэ балкон дээр яриа чи гэж бодлоо. Тэгээ өчигдрийн яриагаа хийгээгүй, өнөөдрийн яриа ашигагүй нэгтгээд зөвлөхөө. Тэгээ бид тэрээс зардлын бичлэгээ тусдаа бүр бичлэг хийх болохоор зардлын тухай ярих бай. За өчигдөр үлээ. Ерөнхий бодлогын танилцыг гэж ярьдсан надад. Яг бичлэг хийж чадаагүй ч ер нь бол танилцсан тий. Бодлын өрөөний бичлэг байгаа. Ер нь л ингэсэн өглөө 70 орсон. 70 амар шорог байсан. Тэгээд буцаж орж ирээ пүүл рүү бодлогын пүүл орсон. Пүүл бас баярлсан. Тэгээд хүн ямар ч хүн байсан. Ямар ч хүн байсан. Тэгээд өглөөний хоолой бас анх удаа. Тий. Тэгээд амар таалагдсан. Өглөөний хоолны бичлэг бас тэг дундураа орсон байгаа хаа тийм юм сүүлд орж байгаа юм чинь. Тэгээд өглөөний хоолны баярлсан. Миний бодлын таалагдсан.
Өглөөний хоолны айгуу гоё яга буфет болохоор тий. Өглөөний л айгуу таалагдж байгаа. Ер нь буул авал өглөөний хоолыг төлбөрөөр оруулаад авч явахгүй юм байна. Тэгээд өчтөр бид хоёр кофе уусан. Өндөн кофе матчатай зүгээр кофе. Яг Вьетнамын black coffee гэдэг нэг байгаа та тэр амар чуу санагдаад. Тэр бол американо маа ахгүй юу? Тэнгүүд black coffee гэж юм уу? Тэр нь нэг тийм Тайландынхаа тийм анц нэг юм байгаа даахгүй юу? Яг американо биш. Энд бодлаад чам гэх юм уу? Энэ бол нэг таалагдах байгаа. Яг л бай кофе ууж бас ирэх гээд авахгүй. Тэгээд өнөөдөр Starbucks орж американо уусан. Starbucks яг бүр өөр бол бишсэн тий. Яг л американо шиг лсэн. Гэхдээ жоохон medium roast гэсэн болохоор нэг яг байдаг лсэн. Тийм гэсэн. Тэгээд өнөөдөр бол би тийм нэг Win Wars. Win Wonders илүү. Wonders. Оцсон тэгээд ер нь бол аюу дүүжингүү мөр зохион байгуулалт бүх юм аюу таалагдсан хүн багтай тэгээд өсөв партнерны ажил зоо паркны ажил гэдэг. Бидний дөрөв хэсэгтэй шүү дээ тий. Зоо парк, усан парк, зүрэнгийн парк, нэг нь аквариум. Аквариум гэхдээ maximum тийм л ашиглахны орно гэдэг. Засвартай үгийг нас судлуул зүгээр юм билээ. Тэгээд ерөн зоопаркын анааш гээл энэ бол аюу тийм зүштэй тэгээд мөнгө өгөөд хоол өгөхөр аюу гоё. Тийм аяа гоё. Зоопаркаас ер нь бол тэр амтнд хоол өгөх нь хамгийн гоё. Тэгээд анааш хоол өгөх нь бүр гоё тий. Тэнгүүд тэр нэг 100,000 дон гэдэг болно. Тэгээд өөр хүн ингэж шигмэл хүрээждэг тэр нь аюу бичлэгэн дээр гарсан баха. Анааш тэгээд юмч хийдэг. Тэгвэл ямар гэдэг юм. Нэг Жэнигийн дуртай гоё тийм үү? Тэгээд тэр хоёр тоолж үзсэн. Ер нь бол хоол мөн байлээ. За тэгээд жоохон нэлээ ядараа толгой өвдгөө амар өдрийн халуунд бас яг гадуурынхан жогцсон билээ. Яг баг усан парк нь илүү. Яг өдөр нь халуун байвал усан парк орчвол зүгээр юм шиг санагдсан. Тэгээд жоохон бүрхэгдүү байвал яг хуу газрын тоглоом мөн тий. Тэгээд юмуд нь арай үнэтэй. Гэхдээ бас гайгүй юм болохоор хоол нь арай үнэтэй. Юмсан. Тэгээд тэгээд тий. Буудлын хашиг бид хоёр хальт үзсэн чинь Велагийн үнэ мен багтаа 7 сая донг буюу нэг хамгийн хэсэг өөрөө байна. Бид чи хоёр орт нэг ортоо вилаа гэж байхгүй л бид юм юм. Бэж магадгүй тий. Цааш хоёр ортоо нэг вилаас юм аа. Яг тэр аль дээр гоё байс байгаад ч үсгүй нэг. Бид аюул халтдаг болохоор аюул 130 өмсөд ер нь хуцаа их тахиж өмсөд үзсэн. Сөө аюул хүн бас жоохон үйлэрхэг болчихоор дараад байгаа санагдсан тий. Усны утгацсан сайн гэлтэй ууссан харагдаж байна. Өөрөөр жоохон дарах шинжтэй байгаа болохоор нимгэн цамц тий. Цамц нэмээд авчих хэрэгтэй. Тэгээд гэрний шоуг мэдсэн. Ер нь аль нь солонгос соёл үзсэн шүү дээ тий. Лотогийнхыг. Гэтэл лотогийнх илүү гоё юм шүү. Тэгээд надад лав үгүй эдих нүгээр онцлог гэсэн хүмүүс нэмээд оруулсан болохоор нөгөө шижир хат гээд авсан монголчууд орсон талаад шүү дээ. Чи ингэ нөгөө нэг яг артлын хэлцээр юм яа тэгвэл маань бүжгэлж байгаа. Тэр шиг хүмүүс нэмээд оруулах гэсэн илүү гоё зохиомжтойсэн. Зохиомж нь гоё. Би шилүү байсан болохоор их гоё санагдав бахаа. Тийм ингэж мэгэл ер нь аль тэр нь аль малтай хоёр хүн байгаадсэн шүү дээ. Тэр нэрээ өвчтэй санагдсан шүү дээ. Тэгээ VIP-гээ уртаас утдаг тий. Тусдаа дотроо тусдаа төлбөртэй аягүй их юмнууд байсан. Яг нэг төлөөд орчих юм болов уу гэсэн чинь. Тэгээ смутинууд таалагдсан. Юм бас 60,000 гэжсэн хэр ч Монгол мөнгөөр нэг 10 хүрэхгүй юм болчихсон байхгүй юу? Бас яг тийм санагдсан. Бүгд том. Тэр
Коконоттой бүх зүйлийг амжиж үзвэл их зүгээр юм шиг. Уусаа Вьетнамд ирсэн юм чинь. Энэ коконот ихгүй. Надад л таалагдав. Тийм коконоттой юмнуудыг аль спешиал гэж бодоод уугаад ба ууж идэх байгаа. Нөө гараар ирдэг. Өнөөдөр бол нэлийн их алхлаа, охин ядарлаа. Тойрч гэсэн бас өөр ядарлаа. Өчтөр бас нэлээлсэн. Минь өчтөр орой бас нэлийн цахмах шөнийн цоорч утсан дээ. Тэр бичлэг бас сурах баха. Орцсон ч юм дүүдэггүй. Шөнийн цахаар Бичлэгээ дийлэх завгүй тэгэхэд орой ирээд ядраад унтаад байгаа. жаа тэгээд энэ уулын битэрийн төлөвөөр өдөр болгон л бичлэг яаж. Тэгээ нэг өдөр зүгээр амраад ихээр сайран ч биш. Тэгээд ана гадныг харах уу? Вивас ситигээс нэг хотыг харж байгаа юм шиг санагдаж байна. Тэгээд ер нь жоохон одоо яг цаг агаар дээрээс хараад байна. Жоохон салхилах үедээ салхилаад байгаа юм шиг үйлэрхэг болоо. Тэгэхээр жоохон хөтөн тий. Тэгээд байгаа. Тэхим Гэтэ бүр амар хөтөн биш тий. Тэгээд бас ер нь жоохон тэрийгэ бодолтой солих угаасаа л ингэндөө нэг цамц ч юм уу байгаад үзвэл их зүгээр юм шиг. Зээл юм байх юм да. Өнөөдрийн өчигдрийн хамгийн их таалагдсан зүйл. Далайн ирээд аваа алхах байсан. Тий. Хайл чин замд байгаа алхадсан. Нэг жоохон далайгаар алхасч байгаа. Харанхуйд болсон. Тэгээд хажуудлаад боо чимээч гайгүй яг далайн ирээд байгаа юм алхах. Тэр нэг папро орж үзэх гэдэг чинь тийм савлаар моллортой далайр их. Хосуудын юм сэтгийгтэй комбо өгсөн. Тэгээд бохом. Тэгээд биернүүд өчтөр нэг нээлтч гэх юм уу? Биернүүд 8 хэмтний гэсэн. Битээр вайн 3-4 биер тэгээд хэд юм аваа гараад ирсэн чинь зөвхөн 30,000 төгрөг гэсэн юм. Тий. 3-4 биер л. 3 биер заяа. Тэгээд нэг вино. Тэгээд нэг снэк. Тэгээд тийм ганц хоёр мах. Монгол мөнгөөр 30 мөнгө болж байгаа ш. Ялч юм хэмтэх юм бэлээ. Крокснаас айгүй хэмтэх 20 мөрөг гэдэг байгаа. Чанар нь гэсэн. Энэ нэг элчин юмнуудыг үйлдвэрлэдэг болохоор айгүй хэмтэх байгаа шүү. Тийм, Вьетнамын юмнууд би. Үзнүүд нь гэсэн тэрийг хойлоо өсөвчтэй байсан шүү дээ. Гэтэ би нэг халаад юм бүтэн дөө буцаад нэг цамц аваад нийлбэрэн даалсан байна. Бараг 4 хувцсан юм тий. Тэгээ бас нэг яг буудлаас гараад ирсэн чинь амар бас зүгээр малгай зүгээр тавиал Өглөө дөнгөж буудлаасаа гэсэн чинь годомсны малгай зардаг хүмүүс ингээ малгай тавиад бүр хахгүй гэсэн чинь бүр хямдруулсаар гад. Би нэлээ ер нь жоохон 3 малгай 300 400 юу? 4 малгай 400 гэдэг чинь Монгол мөнгөөр нэг 60,000 авсан юм уу? Гэтэ яг боломжийн л доо. Гэтэ би тэр үнэтэй авсан гэж бодоод байгаа. За. Захахад бол бүр хямдруулах юм шиг л. Тэгээд ер нь бас хов сумаар бас дайжгүй шүү. Өнөөдрийн 200 бол бас хөөрхөн цанцсан болж байна. 200,000 хэрэг. Энд нэг Вьетнамын нэг ус нэвтэрдэггүй хувц бол нээр алдартай байна шүү. Тийм үү? Тийм тийм. Өнөөдрийн таалагдсан нь. Өнөөдрийн таалагдсан Американ багт. Тэгээ бас усан паркийн тоглоом байж байна. Усан парк. Анааш гоё. Усан паркын тэр юм битүү орж байгаа голтой хэсгүүд юу тий. Битээ нэг өнөөдөр 3-4 тоглолт болсон. Тэгээд нэг бас бас дүүжин мөр гоёсэн юм. тий анх дүүж сууж байж тий. Тэр усан парк тэр юу? Тэгээд ер нь бол бас 2 өдрийн дотор их юм үзлээ. Ер нь Вьетнамд орчиндөө аюу хүртэл талаа. Ер нь сайн л явж тий. Тэгээд Орос хүмүүс амар хэд юм байна. Тэгээд Вьетнамчууд нь хаач байдгийг. Яг юм авахтай нэг зөвлөгөө өгвөл хэлж байгаа хүнийх нь
50% хүртэл буух боломжтой юм билээ. Тэгээ ер нь зах биш өөр юмнасаа одоо дэлгүүр биш супермаркет ямар нэг юм тийм маш биш бол амьдралд авахаа бас сонирхолтой. Тийм. Гэхдээ надад бол ярьчихсан гэсэн. Миндэд бол болов гоё болоод ах шиг байлгүй. Надад бол цэцэн болно гэд юм ядраатай Санаа зовдоо. тийм. Тэр усан паркс зарим нь юм гүнзгий яг усаар гулгаад орохтой юм гүнзгий усмууд байхаар айгүй юм билээ. Заавал тийш хаа. Чиний хамгийн гоё юу? Тийм. Тэр кабел юу байсан? Дүүжингүрүү. Дүүжин тээвэр. Дүүжин тээвэр гоёсэн. Анаас нь тоолох гоёсэн. Тэгээд шигнүүд бас хөөрхөн байсан. Яа хөөрхөн гэдэг Усан паркс анх удаа явуулгаж байгаа. Гоёсэн. Тэгээд грабын юмнууд бас аюу таа. Тийм бас нэг өөх зүйл үү те. Грабер хоол захиалах такси дуудах бол хамгийн найдвартай бас амар санагдаад байна. Бас тэр нэг килог гэх тэрийг ашиглаж үзчихэл хэлнэ. Тэн дээр нэг тийм үзэр үйлчлэгийн юм амар их байгаа юм билээ. За Нөө шавар спан баа. тэрийг ашиглачаад бичлэг оруулаа. За тэгээд Юу нэг 2 хоног хэлэн болж. Oo. Тэгээд л юм да. За дараагийн бичлэг. Bye. Peace.